За саяхан манай эндхийн Cherrydale сүмийн пастор Том Остин гэж шинээр томилогдсон залуу пастор, надтай нас жацуу залуу пастор байгаа. Тэгээд Том Остин маань өөрийнхөө Facebook wall дээр нэм гарагийн цуглаанд бэлтгэн гэсэн юм богинохон гарчигтай пост оруулсан байна. Тэгээ энийг би та нартай бас хуваалцъя гэж бодлоо. Энэ хэрэгтэй мэдээлэл байж болох юм. Сүм чуулганыхныгаа бас энэ мэдээлэл бас нэм гарагийн цуглаанда хэрхэн бэлдэх вэ гэдэг дээр бас бид сүм чуулганыхаа гишүүдийг бас чиглүүлж болох юм байна гэж үзсэн юм аа. За тэгээд ингэж дурдсан байна. Дуулал номны 84-р бүлгээс Мөргөлийн баяр хөөр удирдаачид гид дээр Корагийн хүүгүүдийн дуулал. Аяа төв төмдийн эзэн таны оршин суудаг газар хичнээн тааламжтай вэ. Сэтгэл минь эзний хашааруу тэмүүлэн ирмэлцдэг. Зүрх ба мах бод минь амьд бурханд баясан хашгирдаг. Миний хаан бурхан минь төв төмдийн эзэн таны тахлын ширээнд болжморч орших газраа хараа зайч ангаа хаануудаа суулгах үүрийг олсон. Таны өргөнд оршигчид юутай өрөөлтэй вэ? Тэд үргэлж таныг магтдаг. Хүчин таны дотор зүрхэнд нь Сион руу хөтлөх замууд байдаг хүн юутай өрөөлтэй вэ? Нулимсны хөндийгөөр туулан гарахдаа тэд түүнийг булаг болгодог. Эрт орох борооч мөн түүнийг өрөөдөг. Тэд Сион бурхны өмнө үзэгдэн хүчээс хүчинд хүрдэг. Аяа төв төмдийн бурхан эзэн залбирлыг минь сонсооч. Аяа Яаковын бурхан сонор тавин чагнаач. Хараач бидний бамбай болсон бурхан. Тосолсон хүнийхээ нүүр рүү хараач. Учир нь таны хашаандах нэг өдөр гадна байх 1000 өдрөөс ч дээр юм аа. Гин буруугийн майхнуудад оршин сууснаас бурхны өргөөний босгон дээр зогсгосон. Учир нь эзэн бурхан нар бөгөөд бамбай минь юм. Эзэн нэгүсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайныг нуун далдалдаггүй. Аяа төв төмдийн эзэн танд итгэдэг нэгэн юутай өрөөлтэй вэ? Нэм гарагийн цуглаанд бид 7 хоног болгон эзэнд хүндэтгэл мөргөл өргөдгөө. Үүнд бид юу хэрхэн урьдчилан бэлддэг вэ? Ихэнхдээ чуулганд үйлчлэгчид, пастор, номлогч нар нэм гарагийн цуглаандаа илүү хариуцлагатай бэлддэг байх. Гэтэл гишүүд маань, чуулганд оролцогчид маань нэм гарагийн цуглаандаа хэрхэн бэлддэг вэ? За ингээд Cherrydale сүмийн тэргүүн пастор Том Остны бидэнд зөвлөж байгаа дараах 5 зөвлөгөөг би та бүхэндээ хуваалцаж байна. За нэгдүгüүрт чуулганы гишүүд, чуулганд оролцогчид нэм гарагийн хүндэтгэл мөргөлдөө бэлтгэхийн тулд нэм гарагийн орой эрт амрах хэрэгтэй гэж байна. Эрт унтаж, нойр сайн авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цагаа сайн зохицуулах хэрэгтэй байх нь хэрвээ чуулгантай өглөө эрт болдог бол цуглаандаа хоцрохгүй тулд нэм гарагийн орой эрт унтаж бие бэлтгэх юм байна. За хоёрдугаарт нь урьдчилан илгээсэн нэм гарагийн цуглаантай холбоотой сургаал номлолын Библийн хэсгийг сайтар уншиж, тунгааж, бясалгаж залбираарай гэсэн байна. За Cherrydale цуглаан бол чуулганыхаа албан ёсны гишүүдэд имэйл хаягаар 7 хоногийн 3 дахь өдөр болгон нэм гарагийн цуглааныхаа номлолын тэмдэглэлийг, номлолын драфтыг гэдэг юм уу те. Библийн хэсэгтээ хэн гэдэг нь номлох гэж байгаа, ямар сэдвээр номлох гэж байгаа. За үүнийг имэйлээр илгээдэг. За бас ийм зохион байгуулалтанд бид бас чуулганаа бас оруулж болох нь байна тийм ээ. За 3 дугаарт нь өглөө эрт босоод нэм гарагийн өглөө эрт босоод
цуглаандаа явахаас өмнө цуглааныхаа онлайн цуглаанд оролцохоос өмнө Библийг уншиж залбираарай гэсэн байна. За цуглааныхаа өмнө бид нэр Библийг уншиж залбирдгүү. Аль эсвэл бид нэр ням гарагийн цуглааны хүндэтгэл мөрөглийн өмнө ням гарагийн өглөө босоод тэр чигээр цуглаанд шууд оролцдог. За дөрөвдүгüүрт нь Библи болон бичиж тэмдэглэх зүйлээ бэлдээрэй гэсэн байна. За ялангуяа энэ техник технологийн эрен үед бидний оюун санааг сатааруулах маш олон зүйлс бидний эргэн тойронд байна. Харин ням гарагийн хүндэтгэл мөргөлд оролцохдоо та зөвхөн Библи, мөн дээрээс нь тэмдэглэл хөтлөх дэвтэр үзгээ бэлдсэн байх хэрэгтэй. Энэ нь таны анхаарлыг өөр бусад зүйлдер төвлөрүүлэхгүйгээр зөвхөн ням гарагийн хүндэтгэл мөргөл, тэнд дамжуулж буй эзний үг, сургаалыг тэмдэглэж авахд таны оюун санааг төвлөрүүлж өгөх нь. За 5 дугаарт та ням гарагийн цуглаанд оролцохдоо за энийг одоо юу гэж орчуулах вэ? Хүлээлттэй гэхүү одоо нөгөө цангасан бог ус хүсхийн адил гэдэг шиг эзнээс надад юу илэрхийлэгдэх бол гэсэн тийм одоо нээлттэй зүрх сэтгэлтэй байгаарай гэж. Шинэ гэрэн дээр хэлсэн байдаг штэ. Бурхан мөргөл өргөхийнхөө өмнө чи арцалдагчтайгаа ах トゥ утэйг очиод эвлэрч гэдэг нь эвлэрснийхээ дараа иржээ гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр бид Бурханы өмнө бүрэн дүүрэн даруй сэтгэлээр, даруй сүнсээр эзний өмнө ирж хүндэтгэл мөргөлийг өргөхөд өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэсэн санааг Том Остин пастрын 5 дугаарт нь дурдсан байна. Тэгээд энд нэг сонирхолтой өгүүлбэр хэлсэн байна. Юу гэхээр зэрэг миний хувьд, таны хувьд ням гарагийн хүндэтгэл мөргөл хуурай санагдахгүй байдгүй гэж байна. Нэг л хуурай. Магтандуу явуургүй, сургаал номлол нэг л хуурай. Нэг чихээр ороод нөгөө чихээр гараа явчихдаг. Пастрын ярьж байгаа номлол үнэн сонирхолгүй, зарим зүйлсээр дотроо дэрсэлтсэн ийм байдалтай сууж идэг. Тэгвэл энэ үед ням гарагийн цуглаан нэг л хүндэтгэл мөргөл нэг л болохгүй байна гэхээхээ өмнө Том Остин пастор маань хэлэхдээ таны өөрийн хувийн хүндэтгэл мөргөл даваа гарагаас бям гараг хүртэл ямар байсан бэ? Үүн дээрээ дахин нэг анализ хийж тунгааж үзээрэй. Хэрв та даваа гарагаас бям гараг хүртэл хувийн хүндэтгэл мөргөлөө Бурханы өмнө өргөсөн хэвээр ням гаргийнхаа хүндэтгэлийн цуглаанд оролцохоос үнэхээр бидний цугласан чуулган дээр эзнийг сүнсээр үннээр хүндэтгэн мөргөгчдийн чуулган дээр Бурхан эзний юр бусыг ариун сүнсний ажил давлгаалах болно гэж хэлсэн байна. Энэ нь яг л далайн төрлөг шиг араасаа зохилон ирэхдээ давлгаанууд шиг ням гараг бүр эзнийг хүндэтгэл мөргөлийн цуглаан жинхэнэ сүнсээр үннээр мөргөгчд хамтдаа цуглахад хүч төрн давлгаалт юм аа гэж хэлсэн байна. Ингээд бүгдээрээ ням гарагийн цуглаандаа бэлтгэлтэй оролцгоё. Эзнийг ням гараг бүр хүндэтгэн мөргөцгöö. Эзэн та бүгдийг ивэх болтугай.